Сайн байцгаана уу? Намайг Амарчна гэдэг. Би үндэсний улаан авахын сургуулийн Сэргэн нэгтгэн дээд сургуулийн автотехникийн техникийн хувьтаагийн командны 4-р ангид суралцдаг. Миний би үндэсний улаан авахын сургуулийн эрдэнэ ихч болгон хувьтаагийн техникийн эрдэнэ эдлийг дотооддоо үйлдвэрлэх боломж сэдвээр ветеринary хувьтай үйлдвэрлэгчийн эрдэнэ мөвтөг Монголдо үйлдвэрлэх боломжийг судалсан ажиллаар оролцож байна. За энэ хүү эрдэнэ мөвт маань болохоор ветеринary хувьтай үйлдвэрлэгчийн маань хөрвөлтийн системийн гол эд ангидын нэг байгаа. Тахир болоод гарах хэрэгэлтийг сенс рүү дамжуулж улмаар сенсийг эргүүлж хөдөлгөөрөөр хөргөдөг гэсэн үг. Тэгэхээр энэ маань яагаад энэ ажлыг сонгосон бэ гэхээр энхийг дэмжих ялгаа болон одоо цэргийн сургалт бэлтгэл ашиглалтын явцад энэхүү эрдэнэ эдлүүдийн маань чанар байдлаа алдагдаж тасрах гэмтэл ихээр үүсэх болсон. Энийг дотоодоо үйлдвэрлэснээр бид нэр сэлбэгийн нөөц болцоог бүрдүүлэх, эдийн засгийг хэмнэх, бэлэн байдлын зэргийг одоо өндөр түвшинд байлгах гэсэн ач холбогдолтой байна. Тэгэхээр энэхүү эрдэнэ эдлийг маань хийхэд Монгол улсад Улаанбаатараас үйл ажиллагаа явуулж байгаа эрдэнэ эдлүүдийн компаниудыг судалсан. Дараагаар нь эрдэнэ эдл хариуцлагатай хувьцаат компани дээр энэхүү эрдэнэ эдлийн хэвийг эхний ээлжинд туршилтаар Улаан улсын их сургуулийн инновац туршилтаар ийм хэв хийсэн байна. Дараа нь төмөр хэв хийснээр яг энэ эрдэнэ эдлийнхаа бодит цагийг гаргаж ирсэн. За тэгээд энэхүү эрдэнэ эдлээ ветеринary хувь төлөвлөгчдөр суйрлууд турших ажлыг одоо хээрийн гаралтан дээр зөвшөөрсний 311-р ангийн ветеринary хувь төлөвлөгчдөр төлөвлөж бодитоор турших арга хэмжээ авах гэж ажиллаж байна. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн эрдэм студ